Зовжимэнд миний эрхэм фэйсбүүк найзуудаа үдшимэнд за сарчнууд нь дууссан уу? Байгууллагуудын золголт болоод зарим газар ч яах вэ? Өдөөж дахамт настай хөндлөө золголгүй яах вэ? Зарим газар нэг аригтаад байгаа сургуу шүү дээ. Золголт хийж байгаа нэртэй. За би өнөөдрийн тэтгэмжийн талаар нэг ганц үг ярьчих. Одоо цагаан ногоон сар дууссан баг. Энэ жил сайхан уртчихийлээ тийм ээ. За юу жидүү цаашаа. Юу боловсролын зээлийн сан цаашаа. Тэтгэмжээр дайландуулж асар их хулгай Монголд нүүрлэж байна. Засгийн газар солигддог нэг хоргон цүнх баригч очоод дарга болдог. Дарга болонгуудаа бүтцийн өөрчлөлт хийдэг ингээд нэг ухаантай царайлаа. Дарга болгон заа юу. Тэгээ бүтцийн өөрчлөлт хийсэн нэрийн дор өмнөх ажилчтай хөөж зайлуулдаг. Тэгээ оронд нь өөрийнхөө хулгайн парагц буюу хуульд чулгай гэж байгаа хулгайчудад томилдог. Өгж байгаа тэтгэмж нь бүр 10 саяар 100 саяар их мөнгөөр хэмжигдэн заа юу. Энэ бүгдийг ингээд нийлүүлээд баацахаар асар их дүн гарч байна. Тэ. Бүтцийн өөрчлөлт дарга болгон ирээд бүтцийн өөрчлөлт шааж байна. Тэгээ даргийнхаа тог нэмээ шаана заа юу. Тэгэхээр нөгөө хөдөлмөрийн хуулийн үлгээ шүүхтээ явахаар тэр нь хуулийн дагуу болдсон байхаа. Тэгээ хөдөлмөрийн хуулийг судлаад үзлээ. За судлаад үзэнгүү тийм юм гарч ийн энэ хараа. Ингээд нэг юм гарч ийн л да. Хөдөлмөрийн хууль дээр тухайн аж ахуйн нэгж байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 4 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэмцэх. Дээш гэдгээр нь олгоо явчихсан юм байна. За ёо. Дээшийн хязгааргүй 10 сая 100 сая болгоно. Ягаад гэвэл хуулийн дээр нь хөдөлмөрийн хуулийн 82-ийн 1-4 дээр байна. Энэ хөдөлмөрийн хуулийн дээш гэдэг үг нь ингээд нарийн заагааг учраас хуулийн цавхаг ашиглахтаа хулгайч нар мангарсан. Ер нь хаа газар хулгайч нар энийг яадаг. За би жишээ аваад ярив. Одоо ингээд нэг их хурлын гишүүн болдог. Тэгээ ойр тойрныхоо нутаг усны жалга довныхоо хамтарч хулгай хийжсэн хулгайч нараа авчирч ажил тамилж цаанч. Бүгдийн төрийн амчин байгууллагын энэ захирлуудын ард эздүүд нь буюу энэ улс төрд нөлөө өгөхийг хулгайч нар байгаа. Муу юмдаа сайн. Тэ. Сонгуульд нь явж өгдөг. Энэ бол ноцтой. Одоо чинь барилгын хөгжлийн төв дээр Төв аймгаас их хурл сонгогдсон Бачаргал билүү. Ардын намын зодооны дундаас бүлгийнхэн дарга болсон. Тэр өөрийнхөө одоо практикт ажиллаж исэн Төв аймгийн сэг даргын орлогчоор өөрийнхөө Төв аймгийн Монгол Ардын намын дэд даргаар исэн гүлгийг авцраад барилгын хөгжлийн төв дээр даргаар томилчих. Нөгөөх нь мэрэгжил үе гэсэн чинь малын одоо туслах юмч байсан юм шиг байна. Хөдөө аж ахуйн коллеж төгссөн юм байна. Тэ дээд сургууль биш шүү. Тэ хөдөө аж ахуйн мэрэгжилтэй үе гинэ. Тэрний хөдөө аж ахуйн мэрэгжилт гэж байна. Ер нь тэгээд малын одоо юу шийдсэн дээ мэдгүй. Гашаа ороо цэвэрлдэг байсан юм хаашаа. Тэрийг барилгын хөгжлийн төвийн даргаар тавьчих. Норм тип байхгүй. Тэгээд барилгын хөгжлийн төвийн даргаар дотор нь ажилладаг инженерүүд одоо тань штэ би Бүрэг хотод ажиллаж исэн докторудаас танилцчлаасан. Зарим нь мөнх эрдэнэ, зарим нь одоо ахаач гээд манай дээр малын эмч ирсэн. Биднийг бүтцийн өөрчлөлт хийгээд 10 даргатай байсан чинь 20 даргатай болгож ийн гинэ. Яасан дураараа хулгайч үү тэр. Тэ? Би тэгээ сая тэр төрийн эмч орооныхын дарга руу цэнгэл рүү залгасан уцаа авахгүй. Иргэн өнөө үед бид нар мэдэх хэрэгтэй. Өнөөдөр хөрх эмчнэр багш нарын цалин нэмэгдэхгүй байна. Асар их ачаалттай ажиллаж байна. Сая хөрх манай их нар эмнэлэгт хэвтнэг 20 тоног гэвтлээ. Тэ. Тэгээ хөрх дээр совилагч нар, асрагч нар, үйлчлэгч нар, эмч нар нойр хоолгүй ажиллаж байна. Саяны амралтын өдрүүд ерөөс амралтгүй ажилласан. Тэдний цалин бага. Тэгээ хөлхний хурган дарга нарын цалин зөндөө их нэмэгдсэн. Амар цалин авч зааж. Тэ. Тэгээд Улаанбаатарт хэдхэн төрөх газар байгаа шүү дээ. Өнөөдөр Монгол улс хүн амын бодлого биднэрт нэг тийм нэг номерын асуудал. Өнөөдөр бид нар олоолаа авах хэрэгтэй. Төрөлтөн дээр анхаарах хэрэгтэй. Энэ эмнэлгийн байгууллага тэр дундаа энэ төрөх тасгийн эмчнэрийн цалин нэмэх хэрэгтэй. Аймагт нэг 2 төрөх ганц төрхөл байгаа үстэй. Зарим нэг томхон шиг сум дээр ганц нэг төрөх. Тэр төрөх эмэгтэйч гэдгийн тасгийн цалин бүх газрынхыг өндөр тавьж нэмэх хэрэгтэй. Тэд нар хамгийн их ажил хийгээд хамгийн бага цалин авч яхад дарга нарын цүнх хөрсөн мөн намчингууд, хулгайч нар тэтгэмж нэртэй асар өндөр цалин авч байна. Энийг одоо би энэ хавраас уудагч тавиад гаргад тавь явнаа. За ёо. Тэгээ бид тэр цэнгэлгээ төрийн өмчийн дараагаас заалгасан утсаа авахгүй бас нэг яраас нь дурак байдгийг.
Насар дарга гэсэн. Гайлын газрын дарга, зам тээврийн аманд дарга, хадам аавн даргын өргөн болсон, төмөр замын буудгээ төгсөг тэтгэвртэй гараа явуулсан. Би мэдэн шүү дээ. Монгол Ардын намын улаан коммунист өвгөн. Одоо тэрнийхээ охинтой байдığım юм уу салцсан уу мэдэхгүй. Дарга болохоор хаяа явцсан ч гэж магадгүй. Уцаа авахгүй мангар их цантай. Цэнгэлгээд. Би яг энэ дурак руу чи шууд биччихдэг юм л да. Нуугаад байгаа юм байхгүй. Иргэдийн амьдрал хүнд байна. Та нар яаж ажиллаад байна? Улсын имийг ариг хамтаа хэрэглээ. Татвар төлөгч биднээс энэ 5 цаас чинь цалинг тавьж байна дуракуудаа. Улсад орлого орж ирдэг бол та нар ингэ тэг гээд би энэ цэнгэл рүү залгалаа авцсан байхгүй зэ. Мангар их цантай дурак вэ. Нэрэ. Би биччихсэн юм харуулъя навчнуудад. Би ер нь эднээс айж үргээд байхгүй шууд хэлдэг хараа энэ. Циркийг хөвчлэн. Үнэн бэ нэ хараа. Би ингээ войс үлдээчдэг энэ хараа. Аяа энэ мангар их цантай. Насаар дарга. Бодонгохоо олтлоо таргалсан дарга. За ёо. Товцмцсан авахгүй. Би шууд войс үлдээчдэг ингээд. Захиралгаанууд томглог шалгууруудыг явуулчих гэсэн би. За тэгсэн чинь над руу нэг энэ нөхөр энэ ямар юм гинөө. Бас нэг даргын утсыг өгч ирсэн. Тэгээ нөгөө төрөнд ярьлаа. Үнэн таны ярьж байгаадаа санал нэг байна энэ төр гэд худлаашаа. Өнөөдөр төрийн өмчийн компаниудад ажлын байр гарч байгаа бол энэ сайхан залуучууд энэ сайхан мэрэгчлэлтэнгүүдээс ил сонгон шалгаруулад нээлттэйгээр томилдог болоо. Боловсон хүчний тулд шудраг ил тод байж Монгол улсын хөгжлийн суурь зөв тавигданаа. Төрийн өмчийн ер нь жижиг компанич байна уу, том компанич байна уу, төрийн байгууллага нийтийн албан тушаалтнууд иргэдтэйгээ боол мэд бүхэлдэж хүндэтгэлтэй харьцаж зөв шудраг ажиллаж ийж чадвартай боловсон хүчээ ажиллаж ийж энэ төрийн чинь үн суртал буусар булаа нарилж ийж энэ нэг арай нэг зөв голдролдоо тавигданаа. Тэ. Тэгээ барилгын хөгжлийн төв дээр сая нэг энэ араа энэ хулгайч ирсэн байна. Хараа. Ерөнхийдөө сандчтраа энэ дээр анхаар. Би бям цогт руу хэлсэн. Би бям цогт сайдад ямар войс үлдээсэн. Би хүний яриаг хүн сонсох дургу. Тэгвэл би энд нэг сонсогч өөрийнхөө яриаг. Энэ барилгын хөгжлийн төв 20 дараагийн бүтц гэж байна. Ийм ирж байна да дараа минь. За манай даваа далаа гэдэг хулгайч бол дураараа шааж байна. 400 хулгайч цалин өгж явуулж байна. Тэтгэмж бас хэдэн зуун сая төгрөг. Энийг ард түмэнд ил болгоод тавих юм бол юу жидүү цаашаа болно уу? За хөгжлийн банкн дээр одоо манай намын нарантайгаас авахгүйгээд 100 сая тэтгэмж авах гэж байна. За Монгол банкн дээрээс баахан дарга нараас үтцэн хөрчлөлтөг явах гэж байна. 100 саяар тэтгэмж авах гэж байна. Тэр ажилтан чадлагүй бол сонгон шалгаруулалт хийгээд чадлагүй гэдгээр нь зайлуулад дарга буруутай хүн өөрийнхөө өмнөг томилох хүн алсан бол даргаар өөр нь тэр тэтгэмжийг өгөх ёстой шүү дээ. Ер нь бол. Гү тийм биз дээ. Тэгсэн бям цог санд нэг байл гэж байна. Яг би эднэртээ уулзсан учраас цаг аваад ах юм байхгүй зүгээр тэр одоо энэ орчин үеийн сошиалчсан зүгээр войс үлдээгээд явчихдаг. Над нуух юм байхгүй. Тий. Өнөөдөр даргын буруутай үйл ажиллагаанаас болж жирийн албан хаагчийг халсан бол даргаар нь тэр халсан даргаар нь өөр нь цалингийн төлөвлөл тэтгэмжийг олгуул. Монгол илүүдээ гарсан хөлхний дарга нарт өгдөг тийм тэтгэмж байхгүй заа ёо. Би энэ барилгын хөгжлийн топ болон энэ газруудад одоо цагаан сарын дараагаас эхлээд энэ бас нэг найр наадам дуусчих шиг байна. Хаалгын шиглээ явна харж байгаараа заа ёо. Миний очиж орилоод байсан нөгөө Эрдэнэс Монгол биш үү? Тэрэн дээр манай Занданбороо Баян онгор нутгийн сонгууцог дээр дэвшижсэн даваа далаа гэд миний найзын төрсөнд үг томилсон. Надад тэр найз мэз байна уу паддгүй. Би тэр найзтай хүртэл танаа дүүчин буруу ажиллаж байна. Тий. Бага хамт олонтойгоо шудраг сайхан ажиллаа. Үнэхээр Эрдэнэс Монгол компанийг ашигтай ажиллуулж уул уурхайн компаниуд мэрэгжлийн консалтинг зөвлөгөө үзүүлэх гэж байгаа бол МОС-ийн, ТИС-ийн эрдэмтэн багш нараас цалингийн тэтгэврийн даблдж өгөөд ажиллуулчихаа гэсэн. Даваа далаа 40 педикад тэтгэмж өгж явуулсан байна. Тэр нь 400 саяар хэмжигдэнэгээ боддоо аймаар уу. Даваа далаа би чамд очиж эр хүний ёсоор бас нэг нутгийн ахын чивээр очиж хэлсэн те. Би Эрдэнэс Монголын дээр очингуудаа бүгдийн зойроо суулгаж байгаа. За би энэ даваа далааг танихгүй. Айгуу өмнөх захирлын давьдж явуулаад өөрийнхөө нутгийн төв томилуулчлаа гэж хэлэх вэ? Мөн үү? Тэ. Одоо даваа далаа чи яг шудраг ажиллая гэж бодож байгаа бол сонгон шалгаруулалтаар ил нээлттэй зарлаад чадaltaй залуучуудыг авч ажиллаарай гэсэн даваа далаа би багаараа ирнэ гэд өөрийнхөө хэдэн найз нөхөд хулгайч нараас авчир тавьсан. Би бол багаараа юу хийдгийг бол багаараа хулгайч нар хулгай хийдэг. Бүлгээр дээрм хийдэг. Тонол хийдэг. Тий.
Энэ бол авилгалын хуулинд эрүүгийн хуулийн 22 зааснаар давуу байдал олгосон гэмтрийн шинжтэй үйлдэл мөн. Заяа. Даваадлаа. Бацаана. Би энэ зандис тэр ерөнхий сайд цагаан сараар бас нутгийн авах гээд очиж өөрлөө очиж зоолгосон. Би даваадлааг нь хэлсэн. Та ихтгэд томилдог те. Таны томилж байгаа гөлөг сая яаж ийн? Ард түмний мөнгийг хэмнэхгүй зүгээр дураараа шааж ийн гэж хэлсэн. Нүүрдүү нь харж байгаад. Над нэг худлаа өнөг шалчганаад ах занч байхгүй. Тэр том дарга байна уу, сайд байна уу хамаагүй. Эдгээр чинь Монгол улсын иргэдийн өмч, иргэдийн эрхэнд хэн нэгэн байжгаа хүний даваа байдлаар очичоо төш. Даваадлаа. Чи өөрийн сонгон шалралтаа очиогүй заяа. Би чамайг мэднэ. Удам содорч ууг нь гайгүй. Чи багшийн хөхөд. Чиний миний сургуулийн багш байсан. Тэглээгээ би чамд байлдагдахгүй. Заяа. Ястаа нэг яах нүгэд одоо тэр нэг нутаг байна уу, нэг нам байгаа нь хамаагүй. Чингис хаан өөрийнхөө төрсөн дүүд их засаг хуулийн хариуцлагыг хүлээлгэж шудрах зүү хүн байсан учраас дэлхийн сууд хүн болсон юм. Өөрийнхөө ах トゥ хамаараа садан даваа байдал олгож бусдыг дээрлэгдэг байсан бол Чингис хааныг тэр 1000 битгий хил, тэр 100 битгий хил 100 хоногтч дурсахааргүй мартагдах байсан. Хүн ер нь үхэл маргааш нь мартагддгийг, муу хүмүүс хамгийн түрүүнд мартагддгийг. Чингис хаан шиг сууд хүмүүс бол үе үед сууд дурсагддгийг. Тэгэхээр тэр нэг нутаг байна уу, юу байна уу ерөөсөө хамаагүй. Энэ зүг байж энэ Монгол улсыг зүг олдролт нь оруулахгүй л үнэхээр дэмжиж байна. Үнэхээр даварж байна. Хэдэн хулгайч нар л гарч ирж байна, гаарч намын нэр дээр. Новшнууд. Үнэхээр сэтгэлтэй бол тэгэл тэр илүү дотоо тэр нэг одоо Эрдэнэс Монгол дээр бол жишээ нь бодолтой. Хэдэн зуун хүн ч байд юм дээ. Хэдэн зуун хүн хийцгүү цалиа аваад сууж байна. Үнтэй компьютер тавьчихсан. Татвар төлөгчдийн мөнгөөр эмчнэр чагнуур нүрэхгүй байгаа. Хамгийн хүнд ажлыг уурхаанаар хийж байгаа. Уурхаагаас татаас аваад шааж байгаа. Тэ Эрдэнэс Монголын тууцын дараагаар бас нэг хэдэн хулгайч цалиа авж байгаа. Цалиа авж байгаа. Тэрнийхэн тууцын дараагаар улс төр нөлөө өгөх хүн өөрийнхөө нэг томилсон. Өөрийнхөө туслах зөвлөхөр ажиллаж байсан хүнийг томилсон заа юу. Эдний ургийн модул замаалцсан. Улс төрд орсон хулгайч нар ийм л юм хийдэг. Нэр шүү. Одоо энэ байдлыг дасан зогсоо. Замдас дээр ерөнхий сайдаа жидүү цаашаа мөнгийг тэтгэмжинд олгож байна. Жидүү цаашаа. Барилгын хөгжлийн төв дээр барилгын хөгжлийн төв гэдэг чинь нөгөө барилгын компаниудад яг одоо нөгөө тендер мендер зарлаад тендерийн төсөв хүрэлцэхгүй тэрнийхэн төсөв нормативыг бодож авсраад зөрүүг энэ барилгын хөгжлийн төвөнд толгойтоор олгодог байхгүй юу? Бас л авилгалын үүр уурхай газар шүү дээ. Би мэдэн шүү дээ. Тэ үе үед гэж яригддаг. Тэгэхэд барилгын хөгжлийн төвөр нормативыг мэдэхгүй хөдөө аж ахуйн коллеж төгсөөнийг авсараа тавьчих. Төв аймгийн Монгол Ардын намын одоо энэ хэний хүн шүү дээ. Нөгөө Ардын намын сая бүлгийн даргууллаа. Бачаргал гээд нам дагсныг навсаа сэмби мэдгч юм дэрэг шудрах гэж хуцваа сүүлийнхэн шанс дахид Төв аймагт чи их хурлын гишүүн болно. Тийм байхгүй заяа. Чам шиг нөхцөл зайлах хэрэгтэй. Эднэрийг ганц чаддаг юм байгаа. Давуу байдал олгож нэг алдамжуул томилуулна. Тэгийнхаа та нар тийм шудрах юм бол давуу байдал олгосон наадмынхаа хамаарал өхөө хамсаад найс нөхдөгийг мэдсээр үж яхаар алгамжуулын дэмжээ сууж идэг юм. Авилгалтай энэс хэл тэмцдэг шүү дээ. Тэ? Төрөөс их хэмжээний тэтгэмж гаргуулах гэж шүү дээ. Одоо хөгжлийн банкнаас наран туяа гэдээ манай намын нэг балаа авгаа. Би уг нь их гайгүй гэж боддог байсан. Манай намын балаа авгаа 200 илүү 300 илүү 100 сая тэтгэмж авах гэж байна. Тэрийг өгөхгүй шүү. Тэр Баатрагийн захирал нэг ойлгосноо. Өгсөн байвал чи өөрөө зайлаараа Баатар өөрөөсөө өгөрөө заяа. Монгол банкн дээрээс бас нэг генерал гэлөө хурандаагийн өгöd 200 сая тэтгэмж авах гэж байна. Эдний босруудыг би мэдэн штэ. Нэр үнэхээр бөөлцдгмаар юм болж байна. Заяа. За Монголын төмөр зам дээр жишээ нь Батчулуун гээд хөвсгөлийн гаралтай хөвсгөлөө сонгогдсон их хурлын гишүүн их хурлын дэд дарга гэдэг ярваад дарвайсан үг яриагаа зөөсөн нэг нам дагсан нэг навсгансан юм байдгийг. Улс төрчийн оронцог. Тэрний зөвлөхөөр нь ажиллаж исэн тэрний найз нь Монголын төмөр зоодоор очсон булаагийн дэлгэж байна. Ангийнхаа 4 хүүхдэд тэтгэмж өгөөд дараагаар тавьчихсан заяа. Би тэдний очиж буулрыг хуулж харуулсан за. Америк руу ангийнхаа хүүхдэд 60 сая төгрөгөд явуулсан байна. Тэтгэмж. Тэгийнхаа та нар намайг улсынхаа төлөө 3 жил ажиллаад 3 жил амралтгүй ажиллаад
их орондоо ирэхэд богооны зардлыг онгоцны зардлын төлөөд зөрүүгээ 100 мянган төгрөгөөс нугалж намайг шоронд явуулсан. Тэр хулгайч нар 60 саяар Америк сугалсан байна. Тэднийг шоронд явуулаад харъя. За ёо. Тэгвэл би та нарыг шудраг ажиллаж дүгнэе. За. Намайг болохоор явуулд юм бэл. Гэхдээ яг бид нар өнгөрсөн үрсэн тэр шороо оронд явсан юм а ярмааргүй. Тэтгэмж гэдэг бол асар их төр улсаас гаргаж байгаа давуу байдал өгөө том зардал байна. Нэр шүү. Өнөөдөр хөрхий эмчнэр багш нар одоо бид нар Монгол улсаа хөгжүүлэх гэвэл хүн амын бодлогоо бас нэгдүгээр тавих хэрэгтэй. Эрүүлэн төрүүлэх хэрэгтэй. Эмчнэр, совилогч нар, багш нарын цалин нэгдүгээр тавих хэрэгтэй. Дарга нарын цалин хамгийн бага цалин. Дарга нар автобусанд асууж ажилдаа явж чадахгүй бол зайл. Ойлгосноо? За тэгээд дээрэс нь багш нарын цалин өндөр тавих хэрэгтэй. Эрүүл хүн төрсний дараагаар боловсролтой монгол хүн, шударга монгол хүн, зөв монгол хүн энэ Монгол улсыг хөгжүүлнөхөөс хоёр нам дагсан, навсаалсан, далжгансан, салтгансан хулгайч нар энэ төр улсыг дампууруулж байна. Тэгээ дампууруулж байгаа шүү дээ. Зарим нь 2-3 өдөр шуугуулсан нэг гэр орны яасан гэх шиг бодлаа. Садрын бузрын авгаа. Бас шудраг шаан үз. Оюурны тороол байсан шүү дээ. Одоо нэр ус нийлээд яах вэ? Цаагаараа юм шүү дээ, мэдэн шүү дээ. Тэд нар хулгай мөнгөрөөс гахтал өгч ийсэн гэсэн шүү дээ. Тороол тулдаг. Их хурлын энэ дөрөөс юм яриулдаг. Та нарын энэ улс төрийн жүжиг би мэдэн заяа. Манай намч гэсэн хулгайч нар байгаа. Би бас намаа цэвэрлэх гэж чадахгүй байгаа. За. Одоо 28 оны сонгуулиар бас зөв хүмүүс гаргачих гэсэн. Өнөөдөр улс төрд ингээд нэг тоо бүглэхийн төлөө явдаг болчоочтой хэдэн нөхдүүдээ. Албан тушаалын тоог үүсгэхийн төлөө явдаг биш. Үнэхээр энэ ард түмнийхээ ахуй амьдралыг энэ улсаа хөгжүүлэхийн төлөө дэд үтсийн салбарыг хөгжүүлдэг Үнэхээр зөв л юмар байна шүү дээ. Хадсан улгаач нараа. Агуулгаараа ингээд Монголын 3 сая хүн 3 сая 500 мянгуула бүгдээр гоё амьдрал гоё үстэй том зургаараа ганцхан энэ ардын намын хідэн хулгайч нар юм уу эсвэл манай ардчлал намын нэр дээр нэг хідэн хулгай хийсэн өлөв давиг хийсэн хулгайч нарыг сайхан амьдруулахын төлөө энэ төр улс гэж байх ёстой юм уу? Боддоо. Бид нар дэлхийд дээр шившиг болж штэ. Хөөе. Ийм том уудан газар нутаг дээр өнөөдөр төрөлт болж байна. Би одоо манай эхнэр төрлөө төр гэмлэгээр сүүлийн үед явж байна. Хөрхий уушгин цорхотой хүүхэд төрж байна. Уушгин цагаарцсан хүүхэд төрж байна. Энэ юу? Агаарын бохирдлоос болж штэ. Эрүүл мэндийн салбараа өөдөн татмаар байна штэ. Энэ бичлэнгээр. Бүгдээр л гоё шаамар байна штэ. Энэ нөгөө хэлэхэд. Тэгэхэд бид нар ийм том газар нутагтай, ийм том баялагтай байж иж олж байгаа орлогоо эрүүл мэндийн салбартаа тавихгүй хэдэн дарга нарын итгэмжинд өгнө. Төсөл хөтөлбөр гэж худлаа шаан тэзүү мэзүү гэж хийн. Тэгээ тэзүү боловсруулна яасан. Женко тэзүү боловсруулад нэг хулгайч сая $500 мянган өгөө явсан. Нэг нь Америк гараад Америк иргэн болоо зүгтаацсан шүү дээ. Тэрний тэзүүний үр дүн хааваа. Женко хөөе. Өөрөө чи гөлөх шүү. Тэзүү нэртэй ийм л юм хийдэг байхгүй наад болчих. Довшнод усан гацны тэзүү гадны том төсөл хөтөлбөрийг дуурайгаад ирээл хүний одоо зохион бүтээсэн гар утсыг дахид тэзүү гэж яад. Дуурайгаад хийнэ үсттэй. Ийм л юм байгаа шүү дээ. Ай тэрийг лаглаг чухал царайж ярина хитэн дураакууд. Нэр ойр тийм байна. Нэр шүү. За би хэлчихье. Цэнгэл дарга. За тэгээд тэр нь барилгын хөгжлийн төв нь болохоор зэрэг Батамгалан гэдэг барилгын сайд нөхрийн харьяаны юм байна. Батамгалаа би чамайг мэдэн GCI-гээд далдгана явж ирсэн. Би ер нь 20-30 жилийн өмнөх юмас амар санддаг штэ. А хүмүүс бол 2-3 дугаар ангийн 2-3 настайгийнхаа мартчихна. Багагаа нэзийг мартдаг. Тэм навшиг цантай. Би 20-30 жилийн өмнөх юмас санддаг заяа. Чи GCI-гээд оюун эрдэнэ та нар UB Централ гэж GC-д явж ирсэн штэ. Чи тэр үед надад нэр утсаа өгч ирсэн Батамгалаа. Баян зүрх дүүргийн хот өгчлөлтийн дараагийн нэр утас. Жип сервисийн захирал мөнгөртөндөө өгөөж ирсэн. Би нэг аваад одоо миний нэр утасны хогон дотор чиний нэр утас байвал байж байгаа хохтой чаавас. Өнгөтэй өтөн болгоод долгоно. Дарга байвал 7. Ядарсан юм байвал чи их дээрлэхгүй арьцтай байлээ. Их нахаалны юм байлээ. Толих том юм ярина уус төр яриад. Чи баян зүргийн хэдэн бүрүүс тарааж ирсэн. Юугаараа тараасан юм? Чи ямар бизнес хийсэн? Чаа мэдчихгүй байна. Баян зүрх дүүргийн секретаргаар ажиллаж ирсэн. Чи Монгол Ардын намынхаа буйнд. Чи битээр барилгын нормыг мэдэхгүй. Би чам дээр яваад чи хоёлаа лайв гэж чиний мэдлэг шаалах гэдэггүй. Би мэдэхгүй юм а Google багшаас, YouTube багшаас асууя.
Би чамаар англиар барилгын нормативыг англиар уншуулъя. Чи өнөөдөр дэлхийн норм стандарт дэлхийн стандарт гараад дэлхийн стандартыгаа чи барилгын норматив англи дээр уншиж чадахгүй ногоо 0 шүү дээ. Батамглаа. Тийм л Монгол улсын барилгын салбарыг удирдах шүү дээ чи. Тийм хүн чанаргүй новшнэр их байна да, яан да яан. Та хэдэн гөлөгнүүдийг дараагаар тавиад бүтцийн өөрчлөлт шаагаад. Чи Батцуурын үед сонгон шалгаруулж авсан бүх хүмүүсийг чи бүтцийн өөрчлөлт гэж итгэмж өгж явуулсан. Ийм өөдгөө новшнууд. Ер нь өөрийн хүн гэж байдгүй маа улс төрчтэй би та нарт ганцхан үг хэлье. Би жишээтэй ярих уу? Манай Туван байна. Энэ Шунлын бузар явдаг жорлон Төв аймгаас гарсан. Энэ Туван яасан гэ? Бас явдаг жорлон Эрдэнэг дарга гэж яагаад ингэж явж байгаа. За улс төрийн нэмийг одоо яриул дуусахгүй. Туван өөрийнхөө туслахаар ажиллаж исэн иргэн гээг ашигт малтмалын дараагаар томилсон давуу байдлаа олгож үүрэг гүйцэтгчээр явсаар байгаа л засгийн газар огцорсон тэр улгаас зайлсан. Тэгсэн чинь авилгалаас бариад тэрийг 461-д хоригдсон. Нөгөөх нь бүх юм авчаад гүрц. Тэр өөрийгөө л бодно шүү дээ. Туванаас үл тэр шоронд явах бодохгүй шүү дээ. Туван одоо манай зан шитрэл дээр очсон номыг аргалаараа яхаа би таны зүгт хамгаалъя гэсэн шааж ийн гэж байгаа шүү дээ. Манай болцсон. Туван золбин минь. Тэгэхээр энэ Тувааны туслахаас Тува хоёрын жишээн дээрс харахад өөрийн хүн баахгүй дарганараа. Хөөе. Та нар одоо аяа гэж мэдчихэж байгаа хаяа билүү? Аюур ингэж хэлээ. Нэг дүүн баригдчихсэн мэрэгжлийн амлалтын дарга багтаа. Аймснаас мөнгө гараад ирсэн яасан гэсэн. Аяа тэдэнд төгрөг өгөө гэд бичдэг байсан гэж байгаа. Бүр зүүн фэйсбүүкээр битүү цацчихсан шүү дээ. Тэгсэн яасан тэрийг мэрэгжлийн амлалтын нэг ийм гаднаас ногоо могоо оруулж ирдэг зөвшөөрөл өгдөг даргаар тавьчихсан. Тэгээд хахуул шаадаг. Баригдсан шоронд явсан. Аяага гөрцсөн шүү дээ. Ингээ гөрдөг байхгүй юу? Өөрийгөө л бодно. За юу. Өөрийн хүн гэж хэн байд ингэвэл өөрөө ч үр хүүхэд байдгийг нөхдөө. Улс төрчнөрөө. Өөрөө ч аав ээж байдгийг. Бусд нь урууж болдог субъект юм гинлээ. Төрсөн ах дүү нар ч гэсэн мөнгөн дээрээс болоод муудаж байхыг монголчууд харж лээсэн баг. Сайхан самбуу завхан дүүтэйгээ тангаргийн буг болцсон. Өрсөлдсөн нэг тойрогт өрсөлдсөн алалцаа явж ирсэн шүү дээ. Төрсөн ах дүү хоёр шүү дээ. Боддоо. Бурханд явсан аав ээжийнхаа нэр үндийг гутаацсан явж ирсэн манай хоёр нөхөр. Ингээд жишээ нь эхнэр нөхөр зөндөө салддаг. Ирүү өвдөх салддаг. За ёо. Харин өөрийн үр хүүхэд аав ээжээс урдгүй гинлээ. Тэрнээс нэмүү өнөөдөр намбрын 2-ыг унахад ойр тойрны бүх найз нөхд нь хаяа явсан. Онцороо үлдсэн. Намбрын 2-д одоо ганцхан хүн улс төрд үлдсэн. Тэр нь өөрийнх нь хүү ирэх батчуур гэд мангар уцаа байгаа. Энэ 2-д намбрын 2-д. За ёо. Сайн ч мууч хүүхэд нь болвол мөнгөн болвол өөрөн байхгүй. Энэ 2-ыг хийж сонсохгүй. Бүгд салавч өгөө маа энэ 2-ыг чи юу ингэ зайлцсан. Мегомбийн колд бас Оксфорд явж байхад алингаа алдаал Төв аймгийн хэнийг нөгөө инколд гэдэг Батлан хамгаалгын сайд одоо бас Бээжинд элчин хийж гинүү яаж гин. Миний итгэж явсан найз надаас урвлаа. Урван штэ. Улс тэр чигээр урвалт штэ хөөе. Харин урвахгүй зүгээр чадaltaй боловсон хүчнийг сонгон шалгаруулад шударгаар дэмжиж явчих. Асуудал хариуцлага өөрөө үүрээрээ. Ялаа өөрөө даан шүү. Баараа өөрөө даан шүү. Баар гэж мэдгүй. Шоронд орсон ч ялаа дагыг баар гэдгийг. За ёо. Тэрнээс нэг найз нөхөд гаал. Хүнийг дарга байхад албан тушаалтай явхад хүн болгон 7-нд долгоно. Өвдөд зовоод уруутхын цагт новшнууд нөлөмдгөн штт. Тэгэд мэдэн штэ би. Тэгэхээр зүгээр л одоо манай Норвын алтан үрж гисэн цагтаа гарч ирээд алтан гац барагдцгаа дэлгэсэн авгаануудад албан тушаал өгөөл. Дав байдал олгоол. Манзан бас 12 онд нэр дэвшчихгээд нэг 50 сая түлхээд тойрогтой ажилласан байсан. Миний мандатыг булаагаад ингээд явж исэн. Тэгэхэд алтан уйгийг Зика вирус, Женко энэ төр зантайгаар огцруулаад явхад би өмөрөөл зогсчихлээ шүү дээ. Үзэхийн гişүү. Тэгэхэд над чиг залуучуудыг дэмжиж, энэ шудраг залуучуудыг дэмжигээд тухайн үед нэг төрийн ачаа үргэлжлэл явсан бол би улс орондоо бас тодорхой хэмжээнд чаддаг юмас бас хийндэ тийм залуучуудыг дэмжиж чадаагүй. Тэгэхэд годройцсон, унсан. Одоо гонгнол явдаг. Өнөөдөр Женкогийн ажил өдрөөс өдөр хүмүүс цөөрж байгаа. Ерөнхийлөгч багтан долоодог байсан, одоо тоохоо байсан. Элбэгдэрж Америкаараа явсан, Элбэгдэржийг тухайн үед Элбэгдэржээс албан тушаал авч ирсэн бүх нөхцүүд нь тоохоо байсан. Элбэгдэрж ганцаардаад Монгол дайгаад ирж чадхаа байсан. Аргаа ороод тэд багш хийж байгаа нэртэй үн ч юм уу, худлаач юм уу явж гин.
илбэг дөржиг долоож исэн найз нөхд байхгүй. Мартцсан. Танигч. Би ганцаар үлдсэн. Ягаад гэвэл амьдрал ийм л үдэг. Би нөгөө хэлэхэд тэрнээс нэг багаараа яадаг. Даваадаа жацсан минь. Би чам дээр очиж лайв ин заяа. Новшмын тэтгэмж өгөөд хүмүүс зайлуулсан байх гогч шүү. Чиний хувийн компани биш шүү. За. Би чиний ахад хүртэл хэлсэн шүү. Ойлгосноо? Тэтгэвсрүнгээд миний найз л да. Сайн нөхөр бий. Миний найз. Чадлагтаа бас. Даваадаалагууд бол жинхэнэ тооны багш. Тэг боловсралтай. Тэг анх бас би бизнест нь зөвлөөл бизнест одоо би найзыгаа бас дэмжил оруулж ирсэн ш. Даваадалаг яах юм? Даваадалаа өнгөрсөн цун сонгуулаар манай найзын 2 тэрбум төгрөгийг өрөө дуусгацсан. Тэг гиний учраас би гиндүүлж байгаад 2 өглөөс өөрийнх нь намаас сонссон. Мө чадраахын цэдүү ахыгаа 2 тэрбум төгрөгийг өрцөө ахаа. Гуйлгсан царилал явж ирсэн. Одоо яасан Эрдэнэс Монголын захирал болсон сонгуулийнхаа мөнгөийг хийж байгаа шүү дээ. 28 онд энэ уулгаач. Ямар ч мөнгөгүй уулгаач даваадлаа. Би чамд мэдэн шүү дээ. Улаан гуйлгач чам ер нь ор хорон байдсан юм уу чамд? Чи одоо төрөөс мөнгө шаах гэж явж байгаа. Ойлгомжтой. Тэгээ бас зан болохгүй энэ ажиллаа өгч. Чи зандаж тэр гөлөг шиг гуйж байгаа гэсэн. За өөрийнхөө амар надад хэлсэн. Та нарын нэг би мэднэ. Би ихлэ чамд харин ахын шиг хэлсэн шүү. За ахын дөө зүв ажиллаарай. Зүв ажиллаарай ахын дөө. Шудраг ажиллаарай гэж би чамд бас нэг лайв маа хийхгүй хүн ёсоор нутгийн ахын өрөөч хэлсэн шүү. Танай байгууллагын хамт бол намайг мэдж байгаа. Бид нар залуучуудыг бүгдийг суулгаж байгаад хийсэн Эрдэнэс Монголынхны. За би лайвг орж ирлээ. Намайг дээр суугсан үггүй. Би үүдэн чинь зогсоёгоо зүгээр буцаагаар шивж байгаад маш даруухан би бүгдийг хүндэтгэж байгаа та нар гэж байгаад би хэлж байгаад одоо болио л доо ахын дүүнраа. Өнөөдөр нэг хүний ард ингэж долгонж явж байгаа нэг худлаа бол хийцгүй ингэж цайлаа авахар Монгол улс хөгжихгүй шүү гэж би тэр байгууллагын Эрдэнэс Монголын хамт олон би бүгдэнд нь хэлсэн шүү дээ би. Тэгэхэд миний үгийг нохоо шиг тоохгүй байгаа. Хохин чи. Би одоо чамайг Монголынхаа төрөөс зайлуулна заяа. Ард түмний өмч болохоос чиний өмч биш. Гуйлах юм байна. Ээж нь багш юм байдгийг би мэднэ. Аав нь манай сургуулийн математикийн багш сүүлдэн сургуулийн захирал үсийг сайн хүн байсан Бацуур гэж. Бацуурын даваадлаа гэж. Чи сайн эцгийн нэрийг ямар муухай авч явдаг. Бузраа чи. Чацсан минь. Чи би зандаж тэр ерөнхий сайд хэлсэн. Зандаж тэр энэ даваадалаа бол ерөнхий сайдаа энэ өдөртөгч биш юм байна. Энэ харин гүйцэтгэх ажлыг сайн хийж чадах юм уу? Гүйцэтгэж. Одоо юу гэдэг энийг хий гэдэг ингээд нягтлынтай менежер хий. Өдөртөгч биш. Би хэлсэн энэ өдөртөгч биш. Монгоос гөлгөр удгаач үлээ. Ийм улсууд төрж гарч ирвэл тэр улсыг дампууруулдیں۔ Тэг яг одоо нэг сангийн сайд авахлан нэг зандаж дараа дамжуул танилцаад нэг худлаа өнө Монгол банкнд байж байгаа чинь Монгол банкны зардлаар нэг магистрт явж ирсэн нэртэй даваадалаа. Чи гээгүүлээгүй. Юу сурсан хэмэдтий чи? Тэ? Гээгүүлээгүй шүү дээ чи даваадлаа. Чи төрийн зардлаар магистрт сурж ирсэн нэртэй. Тэгээд тэрүүгээрээ нэг худлаа шаага сангийн аманд нөгөө жавхлан нөгөө зандаж дээр нутгийн дүү учраас дэмжиэд нэг анх ажилд байгаа. Тэгээд нэг банк санхүүгийн сайн хүн гээд нэг ерөнхийлөгч нэргээд авчиад хөөх ерөнхийлөгч ерөнхий сайд багт зөвлөхөр нь ерөнхийлөгч багт чи зөвлөхөр нь ажиллаж исэн. Тэ? Ерөнхийлөгч харин чамайг дэмжиэд Баян онгорт мандат авч өгөө явуулсан. Чи годрогдсон чи чадахгүй жацг. Чамаас олигтой мө тэгэд тэр том ерөнхийлөгчийн дэмжлэгчтэй энэ том намаас дэмжиж чи гарахгүй яасан юм. Би шоронгоос гарч ирээд ямар ч дэвшгэрэхгүй хүн хэдэн байж гэдэг чирээ гаргаад ирж байгаа хэвээр. Чи тийм оол гарахгүй яасан чи. Бүтэн 4 жил чи Баян онгорыг усалсан ч дээ чи. Чи Баян онгороос ногоож чамайг тоогоогүй. Жацсан минь чи юм хүн чанаргүй учраас чамайг найз зүч хүртэл дэмжээгүй. Багын хүн чанаргүй хүний уулс шахаж явсан нэг юм уу золби юм байсан гэж мэдгүй харна. Нэрэ шүү. Хүн бааснуудыг би мөн мэднэ. Төрд олигтой юм одоогор харагдахгүй байна. Бүгд хулгайч нар байна. Новшнууд байна нэрэ шүү. Яан энэ дэлхийн хөгжил энэ улс орнуудын хөгжил тасраад байхад бидний тэнцэнэ өлөг болцсон. Гуйлагч царайлаад хоорондоо нэг албан тушаал өнөө маргааш ирэх мэдл та нэг сонгуульд нэр дэвшин нэг 4 жилийн дараа амьдралын циклийг харддаг ийм золбон бодолтой хэд улс төрч нэртэй новш нэрэ Баян хүний цонгосон шүү дээ та нар. Баян хүн тусмаа шуналтай байдаг шүү. Шунлын бузрууд одоо төр улсч дүүрэн л байгаа шүү дээ. Сонгуулаар мөнгө тараагаад гөлөг шиг та нарт мөнгө тарааж байгаа гарч ирээд яг уу. Гарч ирээд тэрийг хэдабалтаа шаач. Бүгд гадаадаар зугаалчих хөрнүүд. Гэгүүлсэн байхгүй. Үнэн шүү. Тэ? Болохгүй бол нэр би одоо бодож байгаа. Улс төрд би шантрахгүй явнаа.
Явахдаа би намаа цэвэрлэе гэж бодож байгаа. Нам цэвэрлэхдэггүй бол би ард түмнээс санал асуулга явуулж байгаад ер нь өөр сонголт надад байна. Энийг бас толгой ажиллана. Манай намд нэг хэдэн хулгайч нар байна. Би шинжил гэж байгаа. Яг го дараа энүүгээр тусна л авин заяа. Би одоо нэг хэдэн хулгайч нарыг дарга болгохын төлөө намаа дэмжиж явмааргүй бас. 90 хэдэн хулгайч нар байна бас цаанч. Эмэгтэй хүний шорон бас байдаг шүү дээ. Очоод хулгай явуул авиж орждөг. Тэр луусан билүү? Лоосон ч билүү? Тэр дарихын зааталт бий. Тэ. Эмэгтэйчүүдийн шор бас биш шүү. Наран туяа тэтгэмж өгч болохгүй шүү. Наран туяа юу ч хийгүүлээгүй сая өглөө манган дээр. Өөрийнхөө ангийн хүүхдийг ажилд аваад сул цайд өгөх гэж шааж исэн гэсэн. Чаавас. Тэр нь манай их шударгын болроос болиулсан чи юм ягтлан. Тэр нь 25-та мэрэгсэн нэгтэл болсон мэд төрсөй гэж байна. Тэ? Тэр ардчсан намаас өмнө тэр шалгалтаа өгөөд тэр тарин орцсон байсан шүү. Тэр намтай намгүй зарим нь их гуцчихсэн хулгайч нар надад нуух юм байхгүй за. Би ихээс дөрүүлэн ганц ихчтэй хөрхийн нөхөр нөхсөн ганц үүтэй. Чаавас тэгээд нэг ажилтаа хамт олонтой явж ивэл болоо бизнес хийж чаддаггүй юм. Тэ? Ганц дүү нэмэгтэй дүү Японд байна сурж яд мөрөөрөө бид энэ Японд тэр элчин сайд майд тэр мятын төг мөг гэсэн төрийн алба болоод би ажиллаудаагүй. Японд даатгалын компанид ажиллаж байгаа. Миний дүү. Нэг дүү ард түмэнд очиж өмнө нь гуугаа явсан. Авилгач намайг шоронд оруулчлаа. Миний дүүг ордонд оруулчих. Та нарын төлөө ордоос алцаа явна. Тэмцэн би гаднаас нь тэмцэн гэсэн чи үннээ хэлж ийн гэд сонгоцсон. Ингээд би дөрүүл өөр юм надад байхгүй. Над тэмж өрөөдсөн чи байхгүй. Ер нь хүмүүс худлаа байдгийг би мэдэн шүү дээ. Нэр одоо жоох зүв ажиллаа. Би нөгөө хэлэхэд тэ. Ой цэнгэлээ навшоо. Шунлын бузраа насаараа дарахс 4 өмчөөрөнд даргаа. Чи сайн яаж байгаа нэр гутааж байгаа шуулгаачаа. Би айхгүй шүү шамаас заяа. Чи сайн найзынхаа нэрийг гутааж байгаа хулгайч. Чи насаараа дарах хийж байгаа. Чиний хийж байгаа юм чинь хідэн гүлгнүүдийг энтэнд даргаар тавьж гин. Тэр өмчөөрөнд дарах цэнгэлээ. Ярваад дарваа нуцаа авахгүй. Үнгээл дүрдөө ороод хуучин социализмын үе нэг ийм навшийн нэг дарга нар байсан хүний үздэг. Яг бид нар шиг дарваас нь новш. Чиний төрөө өмч биш шүү навшим цэнгэлээ. Чи сайн найзынхаа нэрийг гутааж байгаа шиг цэнгэлгүй Навшим минь чи шудраган бол шинэ цирк аваад талтаа чи улгаачаас шунлын бузраас Тэ одоо манай нам нэр гэрэг гэж худлаа шаагаад нэгэндээ юм гардуулаа шааж өгсөн пас нэгэндээ хөөй манай намын батлаг гэрэг байна уу жорлонгийн цаас байна уу энд ч хамаагүй шүү дээ. Манай нам хулгайч нараасаа салмаар байна шүү дээ. Жэнко гэж хулгайчаас салмаар байна. Бүлэглэлээс салмаар байна. Жэнкогийн эдэн гүлгнүүд одоо 28 онд гишүүн болон Жэнко хулгай мөнгнөөс сонгуульд өгнөгөл явж байгаа. Орох орон байхгүй эдэн гуйлахчингууд би мэднэ. Нэр услаа мэднэ шүү. Дэндүү сайн мэднэ сая. Сая ганц төмөрний хамтарсан засагт галт орлоо. Би одоо нам гээд нэг хэдэн найс нөхөдтэй гимгүүл явдیں۔ Тэгсэн чинь үлэнт центийн тэн Туркт ажилтсан, энд Японд ажилтсан, тэр Сингапурт ажилтсан, тэр Малайзд ажилтсан, тэр Канадад, тэр Австралид ажилтсан шааж хулгайч нар. Би тэднээс хараад ичсэн пэ чорт. Ард иргэдийн амьдрал хэцүү, утаан дарлагчаад байхад эднэр те 5 отооч очтууд гадна төрийн зардлаар гадаад цугал шааж байгаа шүү дээ. Ичтмээр хулгайч нар. Айгаан төмрөөс ярваагаа дөвөрж ядаа. Ярвайсан бузар арчилсан намын жагсаалтыг хэдэн мөнгөтэй анаанараас дарвайтал мөнгөний аваад бусдын бол чи нэрэн бузар хийж байгаа л оруулсан ганц төмрөө. Чи шудраг ус төрж биш. Чи бол хогийн банд заяа. Чамаас иччихээн. Усан гацны одоо юу гэтвшин өө юу. Ярваагаа дуурж ядаа. Нэг зохиод дамар нэг хэдэн дуракууд байдаг шүү дээ. Нэг л тийм шүү дээ. Бис батны хэлнэ шүү дээ. Хэдэн хулгайч нар байгаа. Зэгсэлмээр байна. Ган төмрийг зайлуул. Ган төмөр одоо иргэд нэг оюун эрдний зөвлөх гэх хулгайчийг бас австрал намын гинсекийн үүрэг гүйцэтгчээр тавьчихсан. Нөгөөх нь улаан золбон гуйлагч шүү дээ. Эрдэнэ намд оруулж ирсэн. Эрдэнэ хулгайч оруулж ирсэн. Эрдэнэ удахгүй хөх гэж байгаа юм шиг үлээ. Би сая фэйсбүүк дээр хэд хоногийн өмнө Эрдэнэгийн зургийг харлаа. Аргагүй тэгээ үүлийн үр үнэн гүйцэтгэх юм байна да хөрхий. Их муу юм ийсэн да хөрхий. Өвхөн төхөндөө тэгтээ яг би нэг хүнд муу юм сандгүй учраас ажил явдал дээр нэг очих байх таа чаавас. Би л очин даа нэг бол. Нөхдүүд нь очихгүй дээ харин Тэгээ Эрдэнэ оруулж ирсэн нэг зөөлбө хулгайч. Одоо яас Америкаас ирсэн Баянголынхаа намыг худалдах гэж байгаа. Нөгөө нам дээрээс нөгөө үндэсний бодлогоо ороо тэгээ өөр юу ах вэ?
нийслэлийн намын хороо энэ төргээд бахан кавотод орно. Тэрийг очиж судалж хийх гэж байгаа юм уу? Золбон, зүнэг, шунлын бузрын юм ярив зөндөө ш. Нийгмийн даатгалын дарга багтаа Баян голын нийгмийн даатгалын ажилд байшин өгж байгаа нэртэй бол дуусгах ш намлаач чинь. Цонхын агаад байшин бэр шахсан. Тэгэл хэрэлдээл Баян гол дөр дуусгасан. За тэр нь ч яах вэ? Хамгийн мууган Төв аймагт налах дээр морины хүчээ барьсан. Монгол том хашаа. Ямар ч юм одоо их мөнгө гаргаж барьсан ч гэсэн өөдөн татахгүй хог болдог байхгүй. Нөгөөх нь хог болцсон. Тим шунлын бузар тэрэн дээр нэг ч яж үзээгүй. Тим шунлын бузар новшноо эрдэнэ хөөлдөө. Тэ? Одоо удахгүй авсантаа орох чиг улгаач тэ. Өнөө мөн сайнууд нь одоо аварт ороод угаарт өгöd шүү дээ. Энэ улгаач нараас харин бурхан тэнгэр хэдийг аваасаа. Би нэр тэгж бодож байна улгаач нарыг. Тэ? Улс орноо дампуурсан улгаач нараас бурхан тэнгэр хэдийг аваасаа гэж бодож шүү нэр. Авдын доо авдын. Тэ? Гайгүй л ярьж шүү дээ. Тэ? Яг нэг өгүүлэхэд. За яг хөө ер нь бол ийм байдаг. За яа. Хүн одоо бол намайг ингээл хэл ам дээрдгүү юм уу? Үүлийн үрмүргэл янз янзээр ярьдаг юм. Би зөв явдаг учраас надад үүлийн үр зөв ханддаг юм аа. Би бас энэ шашин мөр мэднэ. За яа. Би хүнд буруу юм хийж үзээгүй учраас тэ миний үүлийн үр зөв байна. Хүнд муу юм хийсэн хулгайч нарт үүлийн үр харин жинхэнэ хаалга үдэ харуулдаг юм аа. Тийм учраас бол айх юм байхгүй. За яа. Тэ. Би ер нь гэр бүлийнхэн дач тэгсэн тэгж хэлдэг. Айх юм байхгүй битэн санаа зов. Би хүн залилж үзээгүй, хүнээс хулгай хийж үзээгүй, хүн хулигдчих үзээгүй, үзэл бодлоос орж үзээгүй, үерхэл нөхөдлөөс бас урж үзээгүй. Харин зөндөө хүн төлөгдүүлж үзсэн, яаж ч үзсэн, тэ юм үзсэн. Тэглээгээ би хүнд гомддоггүй. Надад бас нэг цагаан зайлхан эцэг эхээс удам судраас саяасан зан чанар байна. Хүн нэг л амьдрна. Тэр зангаараа байх ёстой, тэ? Нөхдүүдийн алдаа оноо гэвэл хэлмээр санагддгийн, хэлнэ, тэ? Хэлнэ шүү дээ. Хүн хэлэхээс цааш эцгээс нааш гэж. Тэ? Хүн хэлэхээс цаас ичхээс нааш гэж. Энэ нөхдүүдэд хэлэхгүй учраас буруу яваад байгаа ганц нэг алдааг нь би ярьж шүү дээ. Тэтгэмж олгоод юун жидүү чаашаа хэзэн тэр бомын тэтгэмж олгож байна. Өнөөдөр зарлагын байнгын хороонд даваагийн Зогтбаатар хариуцж байгаа. За дарга маргач гэсэн сүлжгэнүүд яах вэ? Зогтбаатарт би хүсэл тавьсан. Энэ төрөмж орооноос хичнээн ажилтнанд тэтгэмж өгж явуулсан байна. Зөв үү? Бичгийн өрөндөө аваадах гэсэн. Би ард түмэнд танилцуулъя гэсэн. Сангийн амнаас төсвийн албаа хаагчдаас хичнээн хүнд тэтгэмж өгж халсан байна. Үнийхэн дүнг аваадах гэсэн. Тэгээ нөгөө тоон дэвэз энийг барьж байгаа харин ард түмэнтэйгээ тэгэл тухайн байгууллагын нүүдэн дээр очин доо. Болохгүй талбай дээр гарна да. Үндсэн хуулийн заасан эрх чөлөөгөө эдлэн дээ. Нэр шүү. За ийм байна да. Өөр юу ах вэ? Цэнгэлээ хөөе. Барилгын хөгжлийн төв дээр одоо хаа байсан барилгын нормыг тийм мэдэхгүй хулгайч очоод 10 даргатай газрыг 20 даргатай болгож байна да. Тэгээд өөрийнхөө ямар даргыг гинэ нэг даргаар томилж чинь Төв аймгийнхнаар дүүрж барилгын хөгжлийн төв. Одоо юм жалга дов ярьдгаа болд өхөө. Хамгийн чадалтайг нь аль аймаг байхгүй шалгаруулаад томилж байгаа. Нэр шүү. Хамгийн чадалтайг нь шалгаруулж томилоо. Мэдөө. Хөдөө аж ахуйн дэд сургуульд төгссөн малын эмч хүнийг дарга болгочтой энэ зөлбөг тавьчих. Улгайчийг хараад гараа. Энэ бас юу юм аа? Бас нэг хурган дарга марга хийжсэн болтой энэ араа Эрдэнэс юу гэнэ үү? Эрдэнэс 5 толгойч гэнэ. Бас маалгаа өмссөн. Яс олон мэрэгчлээ улгаач байна. Төв аймагт нэг юмны дарга хийж хааж яснаа, Төв аймгийн дарга хийж хааж яснаа. Эрдэнэс Монголд уулуурхаан дарга хийж яснаа. Одоо барилга дарга хийх гэж хааж байна. Хуцаараа улгаачудаа тийм байдгүй маа. За юу ойлгосноо.
Тэ. Би яг нэг анх лайв хийгээл заримдаа ч хөрхий нөгөө мэдрэмж байхгүй бол усчихжээ л та дургу үрэл ард түмбэл үнэхээр л бухимдалтай ууртай байгаа штэ. Тэгэл хөрхий би ч гэсэн ууралж ингээл ууралж байгаагаар хараал өрөөл хэлэлэх солиордог байсан. Ер нь ингээд сүултээ нэг жоохон мэдрэмж энтер суулаа. Энэ юг нүү цэрэ хандаг нүү төмөрч өдөрч гинөө. Чи манай хулгайч нарыг яаж чадахгүй ч гэсэн. Манай хулгайч нар чи яриад байгаа юм биш үү тороолоо. Хөөе. Манай хулгайч нарыг чи яриад байна шүү дээ. Манай намын хулгайч нар чи одоо гудамд байгаа. За тэгийнхаа миний найзуудаа, компаниудаа хөөе. Тувааныг шалга. Тэр тувааны тэр уулуурхаа ашигт малтамлын дараагаар тавьсан гаа уйг гэд нөхөр одоо шоронд байна гарцсан уу яатсан. Их бузраа юм ийсэн. Би тухайн үед лайвдал явж исэн. Туваа. За юу. За тэгээ туваантаа зүг нөгөө хэн байгаа. Одоо Төв аймгаар яваад идэв шааваас. Аавнаас уулуурхаагаар байцсан нөхөр идэв. Мөр үйдэх далайгийн бат хоёр гэдэг бацаан байгаа. Тэрний мөнгө Туваа амбал шууд булгаа мөнгө шаагаад тэд нар баахан одоо Төв аймгийнханд тойргоо услаад ингээл тижэл овёос тараагаа шаагаад байгаа. Наад Эрдэнэ улд ч яах ямар мөнгө байхгүй. Нөгөө хоёроор даалгаа шааж. Бизнес байхгүй шүү дээ. Харуугаас элбэгдөрчиг тахдаг шүлэг чэйжлээс өөр юм байхгүй. За наа Монгол бичиг мэддэг баг. Тэ худлаа өнөө нэг Харвардын хөлхний диплом байж магадгүй. Амбиц бол аймаар. Тэ. За юм бэ нөр юу ах вэ? Эдэн минут лав хийчихв. Хараад та. Эдэн минут лав хийчихв. Харна. 42 минут лав хийчих. Хэдүүн үзчих харъя. За ингэж лав өндөрлөе доо. 57,000 үзсэн байна. За ёо. Яагаад энэ сайтууд маятууд ингээд яамдуудын харьяа агентлагийн газар мазрыг ярихгүй байна. Манай сайтуудаа хэвлэл мэдээллийнхаа дөрөв дэх засаглалаа. Та нар гэрээтэй. Бүгд гэрээтэй. Тэр гэрээнийхээ хөлхний мөнгөөр та нар опс түрээсэлдэг. Тэ? Тэр зураглаач өөр юу гэдэг те? Тэр сурвалжлах шинтрийнхаа цалинг тавьдаг. Гэрээтэй учраас бузруудын бузрыг та нар ярьж чадахгүй. За зарим нэг сайт нэртэй гарууд нь шантааччд тий их орны нэр барина гадны хөрөнгө оруулалтыг шантаажлан тэмлэн байгаа ш нь үг үлгэн. За ёо. За одоо энэ орж амрах нь сая гिचэл захимаар хичээлээ орж байгаа хуулийнхаа хичээлийг сонсчод одоо орж амраа да. За юм бэ нөр юу ах вэ? За түр баяртай. За тэгээ маргааш нас ганц нэг газруудаар очин заяа. Хүлээгээ байж хийх лайв их байна. Гэхдээ энэ лайвыг бол их тийм мэдрэмж, мэдлэг шаардаж хийдэг учраас нэх гарууд хийх гээд чадахгүй. Заяа. Сайтуудын бол чадахгүй. Би баталгаатай хэлчих. Тэд нар ингээ монтажтай ингэж гаргадаг байхгүй. Одоо тавилттай гэсэн үг. Би очиод хаалгын өшгөлийн өмнө хаалгангол өшгөлгаач удаа заяа. Тэ энэ саяны миний тэтгэмж өгсөн гаруудаар очин заяа. За юм байна. 5 толгойн төлшийг шаагаач ахал гэж. Шалгаач ах. Би шалгад юм уу? Хаа банкн дээр тэ очиж лайв хиймээр байна л гэж. Өөртөө оч. Та нарын мөнгө хаан банкнд байгуулсан. Наад хаан банкнд дансч байхгүй. За дөрөв эртээ.